Тийшээгээ хийгээд яа. No. Бичиж. Яа no. Нэг. Бидэнд нэг ширхэг сонгон байна. Тэгээд тоогооч гремиксийн болон иргэн ирлээ. Цагаан сар дөгцөн байгаа болохоор тоогооч гремиксийнхаа булангаараа бууз хий гэж бодсон. Буузыг бол би ерөөсөө ямар ч асуудалгүй байдаг. Би бол амьдралдаа бараг бууз хийж үзэж байгаагүй дээ. Гэхдээ би одоо бол ямар ч асуудалгүй хийнэ гэдгээ мэдээд байгаа байхгүй юу. Тэгээ цагаан сараар одоо нэгсэн журмаар бууз хийж байхад бол тооллогон дээр ажилладаг байсан. ChatGPT гарч ирснээс хойш би бүр юу ч хийхээ болсон. Тооллогоны ажлыг хэмэл аюухаа эзэлсэн. Гэхдээ арайч бас хэмэл аюухаа бууз хийчихгүй юм да. Тэгээд хэдүүлээ өнөөдөр бууз хийцгээе. Би юмаа бэлдсэн царайт юм аа. Одоо энэ болохоор ингээд мах байгаа. Тэгээд махыг мэдээч машинтцсан байхгүй бол хэдүүлээ бас бичлэгэн дээр мах машинд нэхрээс мэдгүй. Төсөөлөгдөхгүйсэн. Тэгээ энд одоо юм машинтцсан мах байна. Гурил байна. Тэгээ бэлдсэн юмнууд игэл хөөхөн одоо ийм сонгон тэгээд ийм ганжин тэгээд ийм сапирцсан хутга байна. За өөр байгаа лээ. Өөр юм байхгүй юм те. За ингээд тэгээд эсгэгч байгаа. Тэгээд хэдүүлээ болохоор энэ удаа бууз хийж байгаа ч гэсэн бас эсгэгч хийгээд мантун бууз хийчихье гэж бодож байгаа байхгүй. Бууз хийн. Тэр буузыг дэлгүүрт бэлэн зардаг. Одоо дэлгүүрээс ингээ ууттай аваад гэртээ авчираад шууд жигнээд иддэг мантун буузтай өрсөлдүүлнэ. Тэгээд тэр буузыг тайзнаа өрж байна. За ийм нэг мантун бууз байгаад байгаа байхгүй. Тэгээд дэлгүүрт зардаг энэ саяхнаас зарагдаж эхэлсэн ийм мантун бууз байгаа. Хэдүүлээ энэтэй хэдүүлээ жиш танилцсан. Одоохон дээшээ буцаага тавьчих. Зовчлаараа залуустай. За одоо хэдүүлээ эхлээд маха амтлнаа. Хэдүүлээ. Мах амтлахад бол ерөөсөө сонгон сармис хийдэг юм баг. Тэгээд би тэрнээс өөр юм бол шийдгийг мэдчихгүй юм байна. Ер нь би яг юу хийдгийг мэдчихгүй л байсан л та. Ямар их мах вэ? Би ийм их бууз хийж чадах юм уу? За одоо энэ мах маань бол одоо ингээд зүгээр юу ч хөө ингээд дам мах байгаа даа шүү дээ. Жохон давс хийгээл тэгэл дээрэс нэг хэсэг жохон сонгон хийгээл тэгэл хутгаал тэгэл махан амтлал болчихжин гэсэн үг л да. Одоо энэ чинь ингээд сайхан машинтцсан. Ийм сайхан махт ингээд баян зэрэг цахаас ингээд за энэ болохоор давс байна. Хэдүүлээ юу байх юм шүү дээ. Дарааллаа ерөөсө чадахгүй маань сонгоноо хэрчих юм биш дээ. Амтлахын тулд сонгон хэрэгтэй юм биш дээ. Тоогооч гремиксийн бол эхэлж яхад бол нэг л сонгонтой байдаг гэсэн үе бодох юм бол одоос дээрдээд нэг сонгон нэг хилэн мах гөрөл мөрөлтэй болжээ. За сонгоныг бол мэдээж яаж ч хэрч болдог. Нэг хийгээд үзье зэв. Энд ихтэй яг юусоо яах нь. Харъя. Бүх сонгоныг хийчдөө. Нэг гэж байгаа ингээд хийч уусаа дотроо орж байгаа өөрсдөө өшөглөгдчихдөг байлгүй дээ. Одоо юу ах юм бэ? Энийг жоохон гисжих хооронд зөө. Энэ бороо гисжих хооронд хэдүүлээ энэ гурилаа ер нь зурчмаар юм дөө. Мантун бууд хийж байгаа болохоор хэдүүлээ нэг хэдэн минут хүлээх шаардлагатай шүү дээ. Тийм болохоор тэр цагаа хэмнээд. За энд ингээд гурил байна. Тэг аяг байна. Одоо энд ус буслагч байна. Хэдүүлээ энэ ус буслагчнаас усаа аваад ийшээ хийнэ. Нэг иймэрхүү ус ихэд болох юм болдсон болов мэдгүй. За яг мэднэ л тээ. Юу лээ эхлээд нөгөө юуг нь бас хийх хэрэгтэй зү. Гурилаа зуурхаас өмнө хуураагаар нь холино гэж яа яг буруутгахчихсан байх шүү залуусаа. За ингээд за ингээд зурагдсан. Тэгсэн чинь жоохон ус нь багтчихжээ. Гурилных юм болов махных юм болов. Ингээд харахад энэ махных ус юм шүү дээ. Амар хэрцсэн ийм зурааснууд уул мөрөө скин катад гарсан байна гэсэн. Тэгэхээр гурилныхын саяных юм байна л да. За тэгээд цагаан сард өгчин одоо айл олон бүгдээрээ буузаа хийгээд буузны амтлахаа гэдэг. Тэрийг бол ер нь л нэлээд сайн хийдэг. Энэ жилийн буузны амтлахааг бас хийгээд удаагүй байгаа. Юу болоод энэ залуусаа энэ арай л би чи зуураад байгаа юм шүү энэ ч одоо бүр халаад штэ. Энэ ингээд дараа ийм амар гоё гурил байж байх уу? Гурил зурцсан үе. Гурил зурцсан нэгээрээ. За одоо чи явах лээ. Яах вэ? Энд чинь би одоо энийг таглаад ийшээ буцаж хийгээд. За одоо таг байна уу? Таг байна. Яа миний гар юу вэ? Таг байна уу? Оо ямар таг юм бэ? Таг байна уу? За 20 минутын дараа хөнгөт нь эргээд уулзцгаая. Тэр оронд би маха хутгаад тэгж мэгээд тэгээд байжээ да. За 20 минут өнгөрсөн залуус. Одоо хэдүүл гурилаа шууд үзнэ энэ ч юу болж байна? Хөөжөө. Амар хөөсөн байна. Ингээд сайхан хөөхгүй дөгөр яаж хөөхөд тиймстэй. За ингээд сайхан хөөсөн гурил сонгоно хийцэн тэгээд жоохон хутгасан. Одоо хэдүүлээ давсаа хийнэ. Мэдээж давс хийж одоо энэ ч одоо сайхан амт орох байлгүй дээ тийм. Давсаа гэж хийж хагаад. За одоо энэ ч бас өгтөл нь хутгах шүү дээ. Мах амтлагдсан баха залуусаа. Мах нэлээд амт орсон баха. За яг үннээ л хэлье. Энэ мантун буузны гурил яаж хөөдөг юм бол доо. Энэ одоо мантун бууз болох нь зүгээр бууз болох нь мэдэхгүй. Одоо хэдүүлээ эндээсээ аваад одоо илдэх хэрэгтэй үсттэй тий. За яаж ингэж
Болж байна. Болж байна. За нэг иймэрхүү хэд зузаан байвлаас болохгүй. За ингээд сайхан махаа ингээд дивсээд өгнө. Хат дивсээд. За ингээд за одоо ингэж яагаад сайхан ингэж яагаад одоо энэ маань ингээд сайхан хөөн шүү дээ. Одоо энэ маань ингээд ер нь бол явцын дунд хөөн. За би нэг тийм олон бууцыг шаардлага бол байхгүй манайхаа. Нөгөө талаас нөгөө нэг дэлгүүрийн бууз байгаа. Тэрнтэд өршөлдүүлэх гээд байгаа шүү дээ. Ер нь юу вэ? Тэр буузаа гаргаж ирээд харъя. Яаж чимэгдэх юм бэ? Мэргэжлийн хүмүүс яадаг юм бэ? Харъя. Өршөлдөх гээд байгаа бууз маань одоо ийм бууз байгаа. Маргад фүүз гэхэд газрын мантуун бууз, сонины махтай гэдэг. Ийм бууз байгаа даахгүй 20 минут жигэн чирэглэнэ гэдэг. За ингээд өдөр чинь анханасаа том бидг юм шүү дээ. За вэз ямар мундаг чимэгдэх хүмүүс вэ? Аль нь гоё харагдаж байна энэ хоёр бууцны. За бас хит махтай хийвэл бас муухай. Энэ нэг амар зөвүүн чимэгдсэн байгаа байхгүй юу? Ингээд яг ингээд дээрээ ингээд нэг тийм монгол гэрч шиг ингээд нэгээр нэг ингээд наашир та. Хараа монгол хүн байна да нэг бууз чимэгч байлгүй дээ нэгээр болж байгаа сте. Ямар зочдод өгөх гээд байгаа биш тийм сте. Ямар зочдод өгөх гээд байгаа биш. Цэцэд өөрөө л идэн тий. Тийм болохоор 5-ыг л хийчих юм байна дөө. Цэцэд ямар юм буузнууд зүгээр харах гээд байгаа биш тий. Зураг хүргийг авах гээд байгаа биш. За нэг иймэрхүү ингээд яг 6 бууз болж байна. За ингээд миний хийсэн буузнууд харагдчих байна. Энэ бол миний хийгээгүй нь. Тэгээд эднэрийг хийсэн 6 бууз сайхан мантун буузнууд хийлээ. За энэ жигнүүр байна. Жигнүүр дээрээ тослоо 50 дэлгүүрийнхэн өрсөлдөгч буузыг ингээ гүү штэ эхлээд усаа тавина штэ. Усаа тавьдэн штэ нэрээ доор нь усын штэ. За усаа халаая. За иймэрхүү хэмжээний ус байхад бол болох байхаа. За энийг одоо хийшээгээ хийгээд яа. No. No. Бэжи. Гисэг байсан болохоор гайг баха. Нэлцаахан гайг баха. Алийн дардсан бэ? Яаж. Энэ ингээд ийшээгээ ингээд ороод гаццсан. Энэ нь ингээд гаццсан. Доошоо явал гойж болоо. Алийн дардсан бэ? Холбооны мөрдөг төвчөө байна. Бүх юм хяналтанд гараад ирээч. Арцын чин гаргал хэвээр. Ёо. За зүгээр одоо бүх юмыг дахиад ич. За ингээд зарим буузнуудаа үерт алдсан байж байгаа. Маргад бууз маань ингээд байж гин. Маргад мантун бууз маань гэж байна шүү дээ. Маргад мантун бууз. За залуусаа 2 жигнөр буузаа тавьчлаа. Завсралгаа аваад 25 минутны дараа буузаа амталж үзээд тэгээд оноогоо өгье. Гремиксийн буузны эсрэг дэлгүүрийн маргад бууз хоёрын аль нь ялахыг тунгуудахгүй харцгаая. За guys, эргээрлээ. Ингээд 20 минут өнгөрсөн байна. Өөрийнхөө хийсэн гайхалтай буузыг мантун буузнууд их штэ. Мантун бууз шүү дээ. За одоо нөгөө дэлгүүр зарагддаг маргад мантун бууз. Ялчгүй нөгөө түрүүн үерт автаад голын буузны ингээд баларсан байсан юм байна. Хоёр буузаа зэрэгцүүлээ тавьсан байна. Одоо шүүлтийн мөч. За энд бол маргад мантун буузнууд байна. За махан нэг иймэрхүү харагддаг юм байна. Одоо гадуур бол мантун бууз авангууд махан бол гарч ирдэггүй. Эхлээд махан назагдаад нэг бол ингэ дундуур унтдаг. Эсвэл нөгөө талдаа ингэ гараад ихэндээ бахан гурил халдаг ч юм уу. Энэ одоо анхны сэтгэл гэх юм бол тим юм бол байхгүй. Махан бол ингэ гуриландаа ингэ наалтцсан байд юм байна. Ер нь бол одоо жишээ нь хуваагаад үзээ л та. Тийм юм байна. Нэрээ тийм юм байна. Одоо ингэ шууд дандаа ингэ яасан ч махтайгаа. Айгу зөөлөх юм байна. За гоё юм байна. Ялч гоё юм байна. Ялч бас гоё юм байна. Өөртөө гайхалтай мантун буузаа идцгээе. Гурлийн жоон зузаан хийсэн байж магадгүй. Шүүс мөсөн сахарсан. Сайхан буузаалжээ. Бууз бол болсон байна. Тэгтээ мантун бууз гэхээр зүгээр гаднаасаа харахад л ийм царайлаг бууз гэж бодож иж магадгүй. Яг үндэ амтан ч гэсэн амар гоё байна. Яг нэг өөлөх юм бол байна. Гурил бол яалчгүй зузаан болсон байна. За ингээд нэг идлээ. Начиг одоо ингээд нэг тийм цөөхөн тохиолдолд бууз хийдэг хүнд бол жоох ажил ихтэй байлаа. Цаг 30 минутны юм болж байгаа байхгүй. Тэгээд эцээс яг ингээд гоё бас бууз хийж байгаа юм л та. За энэ болохоор зүгээр дэлгүүрээс аваад шууд жигнээ идэхэд бол ерөөсөө ажил тийм шаардахгүй. Энийг ингээ уутаар нь авангууд айгүй ашигтай санагдлаа л да. Би сая 3-ыг хийсэн. Энээр хэдэн ширхтэй идэм бол. Эн чин бүр ийм хоньны махтай гэдэг арай жижигхэн хэлбэртэй. Энэ ихтэй амар их үт юм биш. 3 дахиж хоол идвэл идгээр л юм байна. За тэгэхээр одоо та хэд бас комент хэсэг дээр бол өрсөлдөөн яаж өрнөсийг шийдэн л дээ. Царайлгийн тодруулъя зөө. За энэ дээр ч угаасаа тодорхой баг миний халах шиг байна л та. Гэтэ яг
бас энэ мантун бууцанд бас боломж олгоё. Амтны хувьд гэх юм бол өөрийнхөө хувьд дүгнэхэд бол нь штэ. Өөрөө бууз хийгээд идэхэд махыг нь зүгээр амар хийж болно. Одоо мах идэх дуртай байж болно штэ. Тэнгүүд ингээд махыг нь бүр амар хийгээд тэгж болж байна. Энэ нь болохоор энийг бас махгүй гэж байгаа юм биш. Энэний мах бол ер нь таарсан. Энэ мантун буузнаас одоо надад бол хамгийн их таалагдж байгаа юм нь ерөөсөө би чи бүгэл мах юм уу дан гурил идэхээр амар сүн санагдаад байхгүй. Одоо ингээд хуваачингуу шууд ингээд тий хоёр талдаа ингээд ороод байгаа нь бол надад айгүй гоё санагдлаа. За тэгээд өнөөдрийн бичлэг нэг иймэрхүү л боллоо. Тэгээ ялагчийг яг тодруулъя гэхээр одоо би яг өөрийнхөө буудзыг л тодруулах гэж байгаа юм шиг өөрөө хийсэн болохоор тикет байгаа юм шиг та одоо амтыг нь мэдгүй ч гэсэн адаж үнлэмжээрээ комент хэсэг дээр тэр бууз нь ялсан ингээд комент өчээрэй. За миний бууз бол Керемиксийн бууз. За энэ бол дэлгүүрээс авч болох бэлэн зарагдж байгаа маргад бууз. Та бүхэн дэмжиж байгаа оролцогчтой комент хэсэг дээр дэмжээрэй гэснээс. Тэгээд энэ удаагийн видеонд хүрээ дуслаа. Хэдүүлээ тоогооч Керемиксийн булангаараа удахгүй уулзах гэж найдаж байна.